үүсгэнэ. Энд нь болохоор иллиц гэсэн үг. Яг тэгэхээр кроссын өвөрт ороод үүсэж байгаа бэлгээс иллиц. Энэ иллиц бодгалыг нийт нь хуваах юм бол бид нар хуваагаад 100-д үзүүлэх юм бол бид нар морганидыг олно гэсэн үг. За тэгэхээр энд А болон буюу энэ иймэрхүү гетерозигот шинжтэй бодгалуудыг тоогнолоо. Тэгэхээр за энэ болохоор юу вэ гэхээр гомозигот байна тийм ээ. За энэ гомозигот байна. Энэ гомозигот, энэ гомо. За энэ болон энэ гетерозигот байна тийм ээ. Тэгэхээр эдгээр маань иллиц гэсэн үг. Иллиц. Тэгээд нийт яг хэд байгаа юм бэ гэдгийг мэддэг хэрэгтэй. За тэгвэл иллицээ бодож олъё л доо. Иллиц маань эдлийг нэмэхэд хэд вэ гэхээр 300 гэсэн үг. Нийт маань хэд вэ гэхээр 300 дээрээ 1000 байна гэсэн үг. Тэгэхээр энэ 300-га бид нар 1000-даа хуваагаад 100-даа үржүүлэх ёстой гэсэн. Яа. Тэгэхээр морганит нь AB2-ын морганит нь юу вэ гэхээр 300-га 1000-даа хуваагаад 100-даа үржүүлчих юм бол гараад ирнэ гэсэн. 30 морганит. За, ийм байдлаар бид нар дахиад гаргаж ирж болно. За, дахиад юуг гаргаж ирж болох вэ? Сая бид нар А дээр үзсэн. Ягаад гэхээр энэ хоёр маань хоёулаа гетерозигот байсан. Тэгвэл одоо А болон Д-ийн хооронд бодож болно гэсэн үг. А болон Д-ийн хооронд. За А болон Д-ийн хооронд бодох юм бол бид нар юу гаргаж авч болох вэ гэхээр за одоо дахиад бид нар гетерозигот фенотиптэйг нь олно. За энэ бол гомо байна тий. Энд гомо байна. За энд гетеро. За энд гетеро байна. Тийм ээ. Энд бас гетеро байна. За энд бас гетеро байна. За энд бас гетеро байна. Бусдууд нь гомо байна тий. За энэ хоёр маань иллиц, энэ дөрөв маань иллиц гэсэн. За эдлийг нэмэх юм бол хэд вэ гэхээр 70, 200, 340 байна гэсэн. Нийт бол өөрчлөлтгүй 1000 хэвээр. За энэний морганидыг олох юм бол 340-ого одоо морганид МАД гэж тэмдэглэчи. Морганид 1000 үржихэн 100% буюу 1034 байна гэсэн үг. За гэх байдлаар бусдуудынхаа олоо юм. Одоо BD-г одоо бүүнээрээ бодъё. BD тийм ээ. За BD-г бодох юм бол юу вэ гэхээр энийг шар болгочих. За BD. Одоо BD гэхээр энэ гетерозигот бүүнээр олж болно. Энд байна. За тэгэхээр энд байна тийм ээ. Тэгээ 5 байна. Тэгээ энд байна. За энэ дөрвийн нийлбэр маань хэд вэ гэхээр 70 100 байна тийм ээ. За нийт маань бол өөрчлөгдөхгүй. Тэгэхээр BD маань 100 хуваах нь 1000 байна тийм ээ. 1000 үржих нь 100% буюу энэ юу вэ гэхээр 10 байна гэсэн үг. За ийм байдлаар яг 2 дугаар эвцэлдүүлэгт яг адилхан бодож болно. За судлаач 2 дугаар эвцэлдүүлэгт А жижиг А, том Б, жижиг С, том Д, жижиг Е тийм ээ. Бодгалуудыг доминант эзүүлсэн дараа яг саяныхтай адилхан өгөгдөл байна. Гэхдээ юу н доминант эсцэсивгийнүүд нь бол өөр байна тийм ээ. За тэгэхээр одоо энийг бодъё. За би дахин нэмэлт хэлгүүгээр шууд бодоо явчихъя. За тэгэхээр энд юу гэхээр А, С, Е нь болохоор гетерозигот гарчиж болно гэсэн үг. Тийм ээ? Гетерозигот гарчиж болно. Энд өгөгдлөөр алдсан байгаа шинэ 34. За тэгэхээр одоо тэгвэл А, С хоёрын хоорондох цагийг олъё. А, С А, С гэх юм бол одоо энэхээ гетерозиготуудыг олох ёстой. Гетерозигот А, С маань энд байна. Тийм ээ. Тэгэхээр энэ дөрвийн маань нийлбэр нь хэд вэ гэхээр 120 200. Тэгэхээр энд нийт нь хэд вэ гэхээр нийт нь за 1000 байна. За яаж байгаа. Юу
гоё. За одоо тэгвэл энэ морганитой олохын тулд олох юм бол 200,000 хуваагаад 100 үржүүлнэ тийм ээ. Тэгэхээр юу вэ гэхээр энэ хэдэн вэ гэхээр 20 гарч ирж байна гэсэн 20 гарч ирж байна. За ийм байдлаар ийм АЦ за ийм байдлаар дахиад АЦ-г олсон одоо АЕ-г олъё. АЕ-г олъё. Тэгэхээр АЕ-г олох юм бол хэд вэ гэхээр энд би өөрөөр тэмдэглэе. За энд ГЦ-г байна. Энд дахиад ГЦ-г энд хэд байна? Энд байна тийм ээ. Энэ дөрвийн маань нийлбэр хэд вэ гэхээр 120 330 450 байна тийм ээ. 450-ыг хуваах юм яг орчин 100% буюу энэ 45 байна гэсэн үг. 45. За одоо сүүлийнх нь буюу сая одоо C-ийг үзье. За би өөр төгөөгөө дахин тэмдэглэе. За C гэх юм бол энд байна тийм ээ. Энд байна. Тэгээд энд байна, энд байна. За ерөн сүүлийн дөрөв юм байна. За энэ дөрвийн нийлбэр маань хэд вэ гэхээр 320 дээр нэмэх нь 80 буюу 400 байна гэсэн үг. Тэгэхээр 400-га 1000-таа хуваах юм бол хуваагаад 100-аа үржүүлэх юм бол энэ 40 гарна гэсэн үг. За одоо бид нар юу гэхээр генийн дарааллуудаа олно. За энд ингээд дараа юунуудаа бичиж болно. За генийн дарааллуудыг олъё. Тэгэх юм бол юу гэхээр өөрөөр товч бичиг л хий. Энд ягаад тэгэхээр би ингээд дээшээ доошоо явахад жоохон хэцүү байна тийм ээ. За АЦ-ийг хэдий. Би энэ биш. Тийм ээ. АЦ-ийг хэд байгаа юм тийм ээ. АЦ-ийг хэд байгаа. За АЦ-ийг хэд байгаа. БЦ-ийн хооронд АЦ-ийн хоорондох цай хэдүүлээ. За бөөнөр олъё. Энд АЦ нь 20 юм байна тийм ээ. АЦ 20 байна. За өөр юу вэ? А-тай холбоотой хэд вэ? Энд АБ байна тийм ээ. АБ маань хэд вэ гэхээр 30 байна. За АД маань хэд вэ гэхээр 34 байна. За өөр юу вэ гэхээр Е маань Е маань болохоор Е маань 45 байна. За одоо Б-гээс юу вэ гэхээр Б маань БД болохоор 10 байна тийм ээ. 10 байна. За тэгээд CE болохоор сая хэдүүлээ 40 байна. 40 байна тийм ээ. За ингэж болчихлоо. Тус бүрээс нь 3 өгдөл гарч ирсэн. За ингэж бид нар энийг ашиглаад дарааллуудыг тогтооно гэсэн. За энд байлаа гэж үү. Тэнгүүд за энэ бүгднээс хамгийн ихийг нь хоёр захин гэж үү. Өөрөөр АЕ гэдгийг энийг Е болгоо гэсэн үг. Энийг Е болгоо гэсэн үг. Энэ хоёрын хооронд маань 45. За аагаас тэгвэл ямар цайтай вэ гэхээр аагаас хамгийн олон энд 34 байна. 34 буюу энд D байна. Дараа нь энд B, энд C. За одоо тэгвэл энийг шалгая та. Бета маань 10 юм байна. Тэгвэл CE маань хэд юм бэ гэхэд 40. Гэмтэр AE маань 45 байхад AE маань 45 байхад CE маань 40 байна гэдэг маань логик зөвшөлгүй байна гэсэн үг. За тэгээд өөр их юм бол бета маань 10 байхад DA маань 34 байна гэдэг чинь логик бас л зөвшөлгүй байна. Тэгэхээр AC, B, D, E гэсэн дараалалтай байх боломжтой байна гэсэн. За